Андагч одоо ингээд ерөнхийдөө одоо залуучуудын дунд ийм шүүх хэмтлэг, гэмт хэргийн талаар сонсох тийм юун сонирхол амар ихсчлээ штэ. Би ч гэсэндээ яг нэг хэсэг авцсан. Яг тиймэрхүү түүх интерт. Ер нь яа ийм юм ингэж амар хүний сонирхлыг татаж ийм юм руу бид нар ингээд хошуураад байгаа юм болоо та сэтгэл зүйн үүднээс нь ингээд тайлбарлах юм бол юу гэж бодож байна. Ийм харанхууруул тэмүүлээд шүү. Тэгсэн чинь яг үнэндээ энэ харанхууд нь ямар ч тийм үнэн юм байхгүй. Ингээл нүл одоо иллюз байхгүй. Тэгээ одоо яг ингэж жишээлх юм бол сая Венезуэлийн эзлээ авчлаа. Израиль Иран руу юу цөмийнх нь юг бөмбөгдөж аваад тийм үү? Онгоцоор давтаад агарын давталгаа хийгээд нөгөөх нь эргүүлж бас яагаад ингээд. За Украинд одоо юу тэнд дайны гал ингээд дөрүлцэж байна тийм үү? Тэгэн гот одоо ерөөсөө энэ чинь юу гэсэн нөгөө end time гэдэг байгаа штэ. Тийм. Төгсгөлийн одоо 90 үе яг одоо эхэлсэн ер нь маш ойртож байгааг л одоо хүмүүс мэддэг байгаа байхгүй. Зөнгөр. Ийм болж байгаа явдлаа нөлөөлж байгаа бас нэгдүгээр хоёрдугаарт бас зүгээр битүү ингээ амтны инстинкт дээр жишээлх юм бол муур нохоо газар хөдлөхөөс өмнө мэддэг гэдэг шиг. Ялч байна мэдээ. Ойлгож байна. Нэгээд биологийн чадвараараа бас хүн мэдрээд байгаа байхгүй ер нь биш болох нэ гэдгийг. Тэгээ угаасаа биш болох нэ гэдэг нь ойлгомжтой ш яагаад гэвэл одоо энэ сошиал хар. Тэгээ энэ хажууд иж байгаа нийгмээ хар. Сая одоо жишээлх юм бол бид нар найзынхаа байр руу ороод лифтэнд таарлцсан хүнд нүдэн дулаахан 70 гаруй орчим насны буурал өвгөн бисээ. Тэгээ би зөвхөн лифтэнд цуг орсон болохоор сайн байна өгчихгүй. Тэгсэн чинь өөдөөс ингээд мэдэл хараад ирлээ. Дуу. Сайн байна байхгүй. Тэгээ ямар мэдрэмж төрсөн гэхээр үгүй надад бол эвгүй санагдаж байгаа юм гэж сайн байна уу гэд сайн байна уу гэж одоо энэ хүнээс юу унах юм бол тоо тий гайхалтай санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр чин тийм юм чи амар мэдрүүлж шít ирсэн. Тэгээ бид нарт ингээ алхан тутамд ингээ хүн биш болчиход байгаа нь. Тэгээ тийм хар сэжиг ингээ өдөр тутамд ингээ орж ирж байгаа байхгүй одоо юу гэдэг. Тэгээ параной маягийн бодол орж байгаа. Тэгэхээр энийг ч одоо бас уншиж судлах нь зүйтэй л дээ. Ер нь мэдчих хэрэгтэй байхгүй илүүдэхгүй шүү дээ. Хүүхдтэй ямар хандлагатай байх уу? Хүүхдээ яаж ийм байдалд оруулахгүй байх уу? Тэгэл дээ урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд тэрний сэтгэл зүйн бэлтгэлтэй болно. Гай барцад тохиолдоод хин нэгэн дотны хүн маань ингээд ийм хүмүүсийн золиос олчлоо гэж бодоход дараа нь ингээд нөгөө алдсан хүн 15-тай авсан хүнийг 5-тай гэдэг шиг хэцүү л байдаг байхгүй ингээд хүнийг дотныхоо хүнийг ингээд золиос олгоод алдсан хүмүүс. Тэгэхээр энэ яасан бэ, юу болсон бэ гэдгийг бас мэддэг байх их зүгээр байхгүй. Сэтгэл зүйн бэлтгэлтэй байх. Тийм ээ. Ингэсэн байна гэдгийг. Ер нь уугашуугаа туулж эларшихт нь бас нэмэртэй байхгүй энийг мэддэг. Тэгэхгүй яг эсвэргээрээ энийг чинь ингээд ийм амар юм яаж унших юм бэ гэж яваад байгаа хүмүүс биш үү? Тийм. Энэ ч л их муу байхгүй яа тэгвэл гай барцад болохоор тэрийг яаж туулахаа мэдэхгүй хүмүүс. Харин тийм. Би яг нэг ийм өгүүлэг сонсч ирсэн. Тэгээ би яг тэрнээс яг юу ойлгож авсан бэ гэхээр хүн ер нь одоо яг хэрэгжүүлэхгүй маа гэхэд зүгээр нэг настай тийм юм үтсэн мэдсэн хүний үгийг зүгээр нэг удаа ч болоо чих тавиад сонсцсон дээр юм байна гэж бодсоохгүй. Тэгээ тэр ямар өгүүлэг байсан бэ гэхээр зүгээр яг миний толгой дотор одоо байгаа юм нь нэг айгу хөдөө амьдардаг залуу хүн ингээд явж байгаад нөгөө сүнстэй газраар явж байгаа гэдгийг мэдсаахгүй ингээл морин шилгээгээл нэг сонирн болчтой шүү дээ амт өөрөө тэгээд ингээд нөгөө яахаа мэдэхгүй ингээд байжсэн чинь гинт нөгөө настай нөгөө хөвшин хүнийх нь хэлсэн үг санаанд ороод нөгөө юу гэдэг нэг арга шууд толгой дотор нь пон гээл яг тэр амар тулгамдсан үед нь орж ирээд тэгээд морин ингээд хөдөлгөхгүй байж байгаад хөдөлсөн гэж аахгүй тэр нь нэг арга байсан юм аа.
нөгөө юу лээ цуган дагуураа 3 мөлтөмчөглөө нэг тиймэрхүү дүү нэг тийм домын арга настай хүнээс бүр бага байхдаа сонссон байсан тэр нь толгой дотор ингээд дон гэж орсон гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд хүн инстинкт дээрээ ингээд амар хэцүү байх үедээ гинт ингээд толгой нь ингээд ажиллаад ингээд тэр арга нь гинт орж ирсэн шүү дээ. Тэгээд мэдхгүй байх юм бол тэрхээ мэдхгүй байгаа байхгүй юу? Тий. Ямар нэгэн байдлаар хэрэгтэй л гэж унших хэрэгтэй гэж би үздэг юм л та. Тэгээд нөгөө бас нөгөө хүмүүсийг өөртөө дайсагнуулахгүй байхдаа хэрэгтэй байхгүй ингээд. Одоо нөгөө нийгэм нь ийм аимшигтай байна. Хүнийг амар эвдэж гин гэдгийг мэдх юм бол хүнд ингэж айхтар хувь хүнд нь буруу өгч хүнийг үзий ядаад ингэж ахаасаа илүү. Энд чи нийгмийн бүтээгдэхүүн энэ шудраг бус харгас хэрцгий мунхад мунаг механизмын бүтээл нэг хэсэг нь байна шүү дээ. Тийм үү? Тэрний бүтээгдэхүүн байна шүү дээ гэж ойлгож байгаас бидэрт хүн хоорондын харилцааг юм тосолж өгөх байхгүй юу? Аха. Энэ ч бас хэрэгтэй байхгүй юу? Яг сэтгэл зүйн хувьд бас стрессгүй амьдрахтай хэрэгтэй байхгүй юу? Тэгээд гай болж хүний дургу үргэсэн юмнууд зөндөө тарлж танд. Тийм юмнуудыг өнгөрөөч сурахад аюу хэрэгтэй байхгүй юу ер нь бол. За тэгээд гайтай хөөтэй юм болохоос өмнө урьдчилан сэргийлэх сонор сэрэмжтэй болох байхгүй юу? Би хоёр янзын жишээл хэлээлээсэн тийм үү? Нэгдүгээрх нь болохоор одоо угаасаа эндээ бас оруулна шүү дээ. Энэ сургалтанд орно шүү дээ. Ингээд Төв Азийн нарко бизнес ямар байгаа вэ гэдгийг. Энд ингээд тагнуулын аргыг нэвтрүүлээд хэрэгжүүлээд явж байгаа. Нөгөө талд энэ нөгөө залуучуудын онлайн дейтинг платформнууд байна шүү дээ. Энд чинь одоо мэдгүй миний насны хүмүүс бол ороод гадарлах ах мэдгэл ах тий. Залуучууд одоо дөнгөж 15 6-тай шилжилтийн насны охид өгүүд бол энийг чинь бас мэдэхгүй шүү дээ. Тэгээ тийм дотор чинь ингээл кредит ав гэдэг хүмүүстэй ингээл харьцуулаад байгаа юм шиг хүмүүс ингээ өөртөө холбогдоод юм бичээл тэгээд хариу бичих гэхээр кредит ав гэдэг мөнгө чинь гүйж өгж байгаа заяа. Гэтэл тэр өөртөө харьцаад байгаа хүмүүс нь жинхэнэ хүмүүс биш ботнууд байл яах вэ? Ботнууд л байгаа байхгүй. Regional semiconductor гэл координатор гэл байдаг гэдэг. Тэрнэр нь бол яг ботноос яг бот бол бас биш. Гэхдээ ботнуудаа удирж ажилладаг байхгүй. Тэгээд давхар ботнууд байгаа. Тэгээд амар ийм фейк айгүй гой залуучдын зургнууд тийм үү? Охтын зургнууд гэл. Тэгэж хайран бидтэй. Тэд ингээд юу софтверийг хүнтэй андуураад хайр дурдын бичиж суугаалan тийм үү? Тэгэл хувийнхын амьдралыг бас айгүй эмзэг нууц одоо гэр бүлийн нууц нарийн ширийн юмнуудаа тэнд дэлгээлч юм үгүй. Үгүй бол компромат хийж болох байхгүй. Одоо юу ч мэдэхгүй хүүхдийг ингээд юу яагаад онлайн секс хийж байгаа болгоод бичлэг хийгээд харин тийм. Тэгээд тэр бичлэгийг гай болж ээж аав нь мөнгөтэй хүн байдаг те. Тэнгууд ингээд шантажлаад ингээд танаа хүүхдээ чи юг юуны интернетийн порно юунд нет сүлжээнд тавилаа шүү гэл. Гэх мэтлэнгийн юмнууд. Тэгэхээр энийг ч бол эртхэн мэдчихвэл өгөхгүй юу нь бол. Техник технологи яаж хөгжөөд ийн вэ? Тэрэн дээрээс криминал маягаар юу нь яаж ашиглаж болох нь вэ? Нэгдүгээрт, хоёрдугаарт хүүхдүүдээ ингээд ийм нэг муу хямдхан үнгүй бяцлагны төлөө хавханд орчхоор тийм гинэн хонгор болгож байлгаад иж болохгүй байхгүй бид нар. Тэ? Ингээд бүр багаас нь өөрөө жижиг сажиг бэрхшээлүүдээ өөрийнхөө хүчээр давж сурах жоохон шанс шүмстэй болгох тийм үү? Resilience гэж нэрлэдэг шүү дээ, тийм ээ? Тэгэл ингээд өөрөө ямаа бүтээхийн төлөө хүнд ингээ ашиглуулдаггүй байх. Ивент итгэгч мэдээ итгэгчтэй одоо юу гэдэг өөр чинь ингээ юм өгж байгаад хараа тулгаж байгаад нөлөөлөлт авч байгаад юм ажиллах гэдэг байгаа тийм хүмүүсийг багасаа гадарладаг тийм болчул их зөөрөхгүй юу юм. Тийм өрх мөрх тийм юм өмгөхдөггүй болчул тийм ээ өөш. Тэгэхээр тийм л учраас л ийм сурвалж зааж байгаа шүү дээ. Тэрнээс бол миний яг жинхэнэ тагнуул мэднэ гэж бах уу те. Тэгээд энэ таны хэлсэн юмнуудаас одоо би жишээ нь яг үндэ чөтгөрийн талаар нэлээд юм уншсан шүү дээ тий.
Яг амар Partix чинь нэг ийм хүмүүс архитект шүү дээ. Тэгээ Partix-ийн талаар тэг сүүл рүү хүн зүүдлээд яа болио гэтлээл яасан байхгүй юу. Тэгээд хичээлээ нухсан шүү дээ. Тэгээд нөгөө нэг юу яасан юм ойлгосон юм одоо ингээл нэг тэнэг юу одоо сошиалаар ингээд тэнэгтж байгаа ингээд хүмүүс шүү дээ. Бүр ингээд тэнэг юм яриад ингээд хараас бүр нэг юм мэдрэл мотой юм ярихаар өмнө нь ингээ өөртөө тусгаж байгаа хүн яахаараа юм байдаг ингээд нөгөө өөрийгөө уурлуулад байсан байхгүй одоо амар эмоцад тэнгууд одоо яг юу хийж байгаа гэхээр зэн угаасаа тэгэл чөтгөрийн гартал авчихсан биш дээ чаус гэр ингээ орхихоор надад өөрт маань амар болж эхэлж байгаа байхгүй юу нөгөө сайн мөг жоохон стрессгүй болох байхгүй тийм хүний ингээ нөгөө шүүгээд ямар муухай ингээл жигшээл ингээл бодоол ингээл энэ ч айгу төгтөө өхөнд өөртнө. Тийм шудраг ясны хэл тий. Тэгэл нэг тиймэрхүү дуу юм амар унтуу цаад бухимдаад тахаас илүү. Харин тий. Цаг үе маань ийм байна да. Өөрхийн энэ хүн ингээд бас эвдэржил яваа байна да гэж бодох чинь өөрт бас арайд юу дээ. Сэтгэл зүйн эрүүл мэндэд бас юу дарамт багтаа байхгүй юу? Харин тий. Тэгээд яг нөгөө энэ Трампыг ингээд нөгөө дайрдаг юу Венесуэл руу сая дайрсан шүү дээ тий. Тэгсэн би бас нөгөө дөрөө төгдлээ ёо. За бас яачих та гэж заяа. Тэгэл эвгүй штэ ер нь ингээд юм харанхуй юм ингээд тэгээ тэнгүүт чинь яг ингээд харагдаад байгаа хгүй тэр чөтгөр шиг юм тийм. За байгаль гэдэг чи өөрөө одоо бид нар ингээд төсөөлөхөөрөө гой сайхныг нь төсөөлдөг ногоон тий ийм хасан мас орсон гой сайхныг нь хараад таашаадаг боловч нөгөө талдаа бидний хийж байгаа бүх үйл лайг ингээд нөгөө юу тий шингээдэг штэ байг тийм болохоор ингээд би зүгээр үнэн л юм харж байгаа энэ ерөөсөө муу юм биш гэдэг өөртөө хэлж байгаа хгүй тэнгууд нөгөө юм ингээ гайг болчихж байгаа хгүй миний нөгөө айгаад исэн тэгээд нэг харагдаад исэн юмнууд нь заяа тэгэл би зүгээр л үний юм харчаад зүгээр ингээ тайван чи тэгтээ одоо амьдрах хэрэгтэй энэ төр гэл ингээр ингээ зүгээр болчихж байгаа хгүй чи нөгөө трипээр те яг энэ тиймэрхүү тэр чи бидний хэр хэмтлээс сэтэрсэн юм асуудлууд шүү дээ харин тийм угаасаа тэрийг бид нар өөрчлөх боломж авахгүй, сайжруулах боломж авахгүй. Бидний ганц хийх юм гэдэг вөхлөөр өөрөө өөрийнхөө сүлдэртэй тулж ажиллах байхгүй юу? Өөрийгөө хичих. Харин тийм. Тэгээд гадаад орчинд болж байгаа тэр тогтолцооны тэр муухай асуудлыг бид нар өөрчлөх, сайжруулах тийм эрх мэдэл бидэрт байхгүй юм чаа. Тийм бидний хэр чинээс хэтэрсэн учраас тэрэнд тэгж амар шаналж бухимдах бас бидэрт хэцүү байхгүй юу? Таарах. Харин өөрийгөө засаад явна гэдэг одоо нөгөө нэг юуны буддийн шашны нэг бэлэгдэл эдэн штэ муухай өмхий шалбаагийн дотроос цав цагаан лямхаа цэцэг ургаж байгаа тийм үү энэ ч үгс өгөхлөөр өөрөө муухай эвдрэхгүй байна өөрөө таархан байгаагаа арчаагүй байгаагаа буруу юм хийж байгаагаа цаг үе орчин тойрондоо бурууга тохихгүй бах тэрний бэлэгдэл واخгүй тэр муухай шалбаагийн дотроос заваан булангартай өмхий хангалсан тийм шалбаагийн дотроос тийм цас шиг цагаан лямхаа цэцэг ургацсан байгаагаар одоо ер нь буддийн шин чи өөрийгөө бэлэгддэг шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр юнг хэлээд байгаа ч бас тэр ихгүй. Ерөөсөө та өөрийгөө засаж залруулж явж байгаа чинь тогтолцоо хүний нийгэм засрахад оруулж байгаа хувь нэмэр гэж үзэж байгаа байхгүй. Гэтэл одоо сүүлийн үед яаж нэхлэр хүмүүс ингээд дандаа яс суртахуунаа гадагшин тасгаал хүмүүсийг муулаалгаа тийм үү? Тийм. Тогтолцоогооч муулаад араад зүхэл ингээл. Тэгээд нэг таксины жолооч такси аваад ингээл таксины жолоочтой цуг явж байхдаа таксины жолооч нөгөө тогтолцоогоо баахан хүмүүсийг тойруулж хараад байгаа л намайга буухад бол 2-3 мянган төгрөг нэмээд авчих чинь тийм үү? Тийм л байгаа. Тэгэхээр эн чинь юунгийн үздгээр бодвол ингээд муухайг дандаа гадагшин тусгаж яриад ах яс суртахууны хэмжээр шалгуурыг дандаа бусдад тусгаад ах чинь жинхэнэ муухайг яадаг үржилдэг хөөх. Тэгэхээр тэрийг яг өнөөдөр Монголд болж байгаа ер нь газар сайгүй болж байгаа үзэгдлээс л тэрийг бол яг л нотлоод өгж байгаа юм л. Юунгийн хэлснийг. Тэгээ юунгийн чи ингээд хүн бодгол болох хэрэгтэй гэхээр бэртгчин үзэл суртал заалаа хүмүүсийг бэртгчлүүлэх гэлээ гэдэг ингээд байдаг байхгүй юу? Тэгэхээр юм гэргээгээд үгүй масс дагдаггүй нийтийн хев маяг дагдаггүй олны жишгийг дагдаггүй тэрэнд одоо юу гэдэг олны сүргийн нэг байх гэж юмаа сайн юм хийдэг бол юм хийдэг хүмүүс бол сайн бишээ гэж үздэг байхгүй юу хэрэггүй гэж үздэг байхгүй юу тэ тэгдэггүй хүмүүс л бодгол хичнээн цөөхөн ч гэсэн нийгэмд гарч ижил байх юм бол
заагаараа тэр нийгэм засрах одоо юу гэдэг цаашаа ирээдүйтэй гэж үздэг. Тэгэхээр яг өнөөдөр ингээ харахаар яг л тийгж харагдаж байгаа юм л да. Ерөөсөө хүмүүс ингэж өөрийн толгойтой видаж хөгжсөн бодгол болж төлөвшөх тийм боломж амар баг болцсон байгаа шүү дээ. Тэр боломж нөхцөлийг чинь системтэйгээр устгаад байгаа юм чинь. Танд. Тэгээ баахан зохиомбол юунууд гаргаж ирээл статус ко гаргаж ирээл хүмүүсийг орд нь өрсөлдүүлээд тэгээ угаасаа зах зээлийн өрсөлдөөн гол хүмүүсийг өрсөлдүүлчихдэг. Ааха, харин. Тэгээ нөгөө та яг нөгөө Карл Юнгийн групп нөгөө ажиллуулж эхэлсэн шүү дээ, чат групп. Яг тэрнээс би яг нэг байхгүй. Эцэц бид нар бүгдээрээ хар цагаан юу гэдгийг те бүгдээрээ селф буюу том биеийн нэг хэсэг. Тэгээд яг уу за ингээд хараараа бол орж болох юм байна. Буцаад селф рүүгээ нэгдэн шүү дээ те өнгөрөх. Тэгтээ бас нөгөө цагаанаараа бас ингээд нөгөө нэгэн чолтгоо ингээд орох юм бол нөгөө олон нийтийн далд тухамсар ингээд баг багаар засарч эхлэх юм шиг би яг тэрийг л ойлгож авсан хгүй. Одоо миний гол ойлголт гэх юм бол яг тэр групп аль нь синхронисити үйлчилж идэг хгүй. Тийм. Муу юм ч гэсэн синхрон ингээд яадаг. Динамиктай болдог. Сайн юм ч гэсэн бас синхронисити гэдэг динамик үйлчилж идэг хгүй. Магнетизмээр. Тэгэхээр чи ингээд нэг 2 3 бодгол гараад ирэхээр чи одоо жишээ нь бол энэ сургалтанд ингээд хүмүүс суулаа тий тэгээд ингээд тодорхой хэмжээний юм ойлгоод авлаа энэ чинь анхны алхам шүү дээ гараа тэгээ үргэлжлүүлээд өөрөө энийг өнөхөр сонирхоод уншлаа амьдралдаа өөрчлөлт орууллаа өөрөөрхөн зан аршиг засаад явлаа тийм ээ тэгээд нэгэн гут чинь амьдралд ингээд өөрчлөлт ороод эндээ ингээд тууштай л яваад байвал ингээд яг нэг уулзах хэвээр хүмүүсийг явуулаалаа энэ чинь синхронисити байхгүй тэгэхгүй би зүгээр ингээл одоо нэг эдэлж хэрэглэхийг сонирхоод ингээл нэг юуны массын одоо юу болцсон бүр одоо юниформ болцсон гэдэг чинь одоо юу гэдэг лээ форм болцсон тийм юмыг ингээл хөгөл яваад бас яг тэрэнд таарсан синхронисити үүсдэг байхгүй надаа харин тийм би нөгөө муу юм үржээд байгаатай чинь яаж тэмцэхүү гэхээр хүн чинь өөрөө өөрийгөө их сайн анхаарч иж ажууд хүмүүстэй айтайхан зүү зохистой харилцаж иж тэгжээж л байх нь шүү дээ. Муу юмтай гадаадах муу юмтай тэмцэнэ гэдэг байгаа байхгүй тий. Тэгээд тэрийг үнэхээр ортой юм байна даа л. Харин би бол яг ойлгож байгаа. Яг энэ синхронисити над дээр бол аюу сайн хэрэгжиж байгаа. Одоо юу гэдэг хэрвээ сайн сайхан руу тэмүүлэх юм бол гэтээ бүр ингэ төгс болох гэдэг юм биш шүү дээ. Өөрийнхөө нэг муу юмыг ч гэсэндээ мууруугаа өнгөж жагаад муу юмыг ч гэсэндээ нэг засаад авчих юмсаа гингүүд ингээд цаанаас амьдрал юмны амьдралыг төгсүүлээд байгаа байхгүй юу. Тэгээ би саяхан ингээд нөгөө пост оруулаад яг нэг юм 3 дахь нүдээр өөрийнхөө амьдралыг ингээд хараад тэгээд нэг оролцох үедээ нэг юм өөрөө оролцоод тэгээл нэг хажуунаас ингээд нэг гүлрөө за юу болж ингээд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй надад. Ингээд цаанаасаа ингээд явцдаг яг юм эргүүлэлт орж байгаа юм шиг гэхдээ зүг тал руугаа. Энийг синхронисити хэлэх гээд байгаа юм болов уу гэж бодоод байгаа шүү дээ. Тийм. Одоо тэгээд ингээд системийг тогтолцоог шудраг усыг муулаад тэгээд оронд нь хүмүүст ёо асуудлыг шийдэх гэж байгаа юм шиг хүмүүс бас байна шүү дээ. Тийм. Тэр хүмүүс өөрт ёо тос олохгүй нь ойлгомжтой зөв хүмүүс бол хуурт очиж байгаа байхгүй яа хууртж байгаа. Хууртж байгаагаа бол танихад бол ядах юм байхгүй шүү дээ. Ер нь бол юунгийн сэтгэл зүй үзхийн чи ашиглалтууд нь тэр юу гэхээр ингээд эхлээд ингээ айлгаж штэ. Одоо чамаа ингэх гэж тэгэх гэж. Тэгээд чи надад юу таньдаг өгөөд тийм ээ? Миний coin-д ингээ ороод өгөөл миний сектэнд ороод тэгээд ингээд яг миний зааснаар ингээд юм хийгээд байх юм бол энэ аюулаас нь хэлтэлж өгөө гэт. Ингэж энэ бол юу байхгүй молго байхгүй юу? Гэтэл жинхэнэ Карл Юнгийн гүний сэтгэл зүйн зарчмаар явдаг хүн бол юу вэ? Чи өөрөө асуудлаа шийдэж чаднаа. Яг би туслая. Тэ? Тэгтээ
Чи өөрөө шийдэж чадна. За ингээд туслаад гараад ирснийхэн дараа чи энийг өөрөө хийсэ. Гэхдээ даал тухамсар том биегийн юугаар одоо манайхаар бол нөгөө бурлага буйнаар тий найз нөхдийнхөө тусалцаатаагаар энэ юмныхаа ард гарсан үнэ ингээд хэлнэ шүү дээ. Тэрнээс бол би чамд туссан учраас чи ингэчлээ. Гэхгүй шүү дээ. Тий? Тэгэл ингээд ийм мэдээж юмнууд байдаг байхгүй юусаа. Тэгээд одоо хүний ингээд нэг сайн юмд бүтээл ингээд ирэхээр үнэнгээсээ баярлдаг хүн байна. Гэж ойлгомжтой байдаг тийм үү? Хүн ингээл аятайхан болоод ирэхээр ингээл дууга ураагаал ингээл хүн өөрөө ингээ баярлаж ч хүртэл хажууд нь баярлдаг хүмүүс ээ шүү дээ. Яг ийхт бүр ингээл царай мараа бараагаал бүр дургу байгаад мэдэгддэг тий. Хэцүү шүү дээ. Тэгээ энэ болгоныг хүн Карл Юнгийн гүний сэтгэл зүй үзэх юм бол мэддэг болчдөг учраас өөртөө амар байдаг байхгүй бас. Өөрт бас хэцүү юм бас байгаа. Ямар хэцүү юм гэхэлэр ингээд хүмүүс ч ингээд элдв янзын сүудрээ надад ирж тусгана. Үзэхгүй нэг нь үзэхгүй байна. Шүтэж нөгөө наалтах гэдэг хүмүүс нь ирж наалтна бас. Тийм үү? Учиргүй зүтгэл. Өөрийнхөө юмнуудыг надад тусгах чинь гэсэн үг шүү дээ, тийм үү? Тэгэл тэр чинь бас нэг эвтийхэн юу өнгөрөх бас хэцүү байдаг байхгүй яа гэвэл ядардаг байхгүй юм. Ингээ хэдий мэдээд байгаа ч гэсэн хамаг энерги сарчдаг ш. Тэгээ энерги санаараа сарчж байгаа ч биш л дээ зүгээр ер нь ингээд өөртөө айгу төвхтэй миний амьдралын зарчимд таарахгүй тий. Тэгээ угаасаа надад ерөөсөө тусгах ёсгүй бодлигүй юмнуудаа надад ирж тусгаад байгаа штэ. Тэгээд гол би тэр хүмүүсийг нөгөө хуучин байхдаа бол нөгөө гүний сэтгэл зүй мэдэхгүй үедээ бол яадаг мөн овшоо зайл майл гэх ингээд муудалцсан тийм үү зөвчөлт. Гэтэл нөгөө гүний сэтгэл зүй мэдж байгаа болохоор энэ хэдий мууч гэсэн юу нөгөө том биегийн нэг хэсэг шүү дээ. Би ч гэсэн нэг хэсэг нь. Энэ тэгэхээр чинь миний л нэг өрөөсөн. Тэ? Би ч гэсэн бас нэг ингэдэг үе үес надад байсан гэж бодоод байгаа шүү дээ. Тэрүүгээр ядаргаатай байхгүй юм бэ ойлгоч нь. Ойлгоч. Тэ? Ингээд тэр хүнд ингээд би хүний сэтгэл зүй мэдэхгүй яжгаад ингээд муудалчаад ингээд яваад штэ. Ингэж бол нэг бодлын нөгөө би мэдэхгүй ч бас надад амар ихгүй уул нь бол тэ. Гэтэл чинь гүний сэтгэл зүй мэддэг хүмүүс бол ийм хүмүүстэй зурлаад байгаа айгу төвхтэй байхгүй. Тийм болохоор ганцаар олчихж байгаа юм ер нь. Тэгээд таавра байх гад. Тэгээ уул нь яг жинхэнэ тэр spiritual сүнслэг хөгжил гэдэг чинь уул нь энэ л байхгүй ер нь. Хүнгээ бодгол болоод тэг хүмүүс тааруулж амьдрахаа болоод. Тэгээ цэвэр өөрийнхөө тэг ганцаараа байхдаа жаргалтай болчих хэлж байгаа байхгүй бүрэн бүтэн. Тэгээ ийм хүмүүсийн чинь нийгэм хүлээж авахта таархан байдаг байхгүй. Нэг бол юу яа? Ад үзнэ. Үгүй бол шүтэж гүөх гэдэг. Гэтэл тэр хоёрын аль нь ч тэр хүнд хэрэггүй болсон байна. Юу надад нөгөө нэг хиний нөгөө багийн логсронгоо нэг тийм бичлэг өсөн чинь нэг жоохон ингээд гулгуураар гулгаад байгаа. Намайг үнсэн ч хараасан ч надад наалтах байсан гэдэг. Тийм юм баггүй юу уул нь бол тий. Уул шугамдаа бол тэр жинхэнэ spiritual одоо сүнсний хөгжилтэй болоод бодгол болоод хөгжсөн хүн чинь ийм хүн байх хэвээр тий. Тэс чи манай буруу ойлгоод байна шүү дээ. Нэг амар юм үс сахал болсон самч шиг тийм хүнийг ширээ гүрүүдээ билүү. Харин өөрийгөө тийм өргөнжилсэн. Тийм хүмүүсийг энтгээс залж авчираад тийм хүмүүст халаасаа гүвөөд тэ харин тийм ээ одоо би тий өөрийгөө яг нөгөө цагаан бороо дээр жаал амын хишиг хүртнэгээд баасан дээр нь болол яадаг гэсэн гэдэг додтолдог байсан гэд намайг хүрсэн байгаа шүү дээ. Тий. Би одоо тэрийг өөрөө тоглоод байгаа шүү. Яа надад гэгэрэлтэй өстэй болчлоо доо яа гэдэг. Тэрийг одоо тэр түүхэн алдаануудаас ерөөсөө сурахгүй одоо үргэлжлүүл явж байгаа. Одоо тэгээ яах вэ? Ямар ч гэсэндээ сануулж хэлхээ олвол хангалттай хэлэх ёстой хүмүүс нь бол хэлж байгаа шүү дээ. Тэгээд тэгж хэллээ гэд өөрчлөгдөхгүй байгаа хүмүүсийг за оюун заяагаар олготэй. Тэгээд өнгөрөхөөс өөр аргагүй болчих жоохгүй нөгөө талаараа. Харин тий нэг хүн тэг яг бас хүн нэг гомдоод байхгүй зүгээр.
ингээд ойлгоод ингээд ууч хүлээцтэй хандаад ингээ өнгөрөөч чинь. Гэхдээ аюулт нэг ядаргаатай юм чи юу гэхээр хүн тэгж өнгөрөөгөө тахаар улам ирж зурлаад идэх хүмүүс биш тас. Тэрүүгээрээ л ядаргаатай гэж би хэлээд байгаа байхгүй юу? Ойлгож байна. Тэгэхээр хүмүүс ч айлхаар ер нь нууцхан байх гэдэг шүү дээ. Ер нь амар амгаланг яасан мэдэрсэн хүмүүс бол ерөөсөө энэ бол амар амгалан гэж ингээд дайсан байт юм байна гэдгийг мэдж байгаа шүү дээ бас. Тэгэл social motion-оос бол тэгэл байхгүй болтдог байхгүй юу? Ер нь бол. Тэгсэн чинь үгүй байгаа байхгүй ерөөсөө. Гэд би гэгэрчлээ гээл хүмүүсийг цуглуулаад бясалгал зааж өгж байгаа ингээл ашиглаад байгаа шүү дээ. Ер нь яс юм дээр бол чинь зөвөр л бизнес. Залтай бизнес. Тийм. Ер нь бол нөгөө тэгэл одоо чинхай багш гээл одоо би нэг веган хог гэж Австралийн нэртэй дэлхийн олон одтой од болсон тоогооч веган хоол тэгж ирсэн хүмүүсийг ресторант оруулах болсон бэлээ гэд хөөгөө уулцсан бэлээ гэд нэг тийм бичлэг тавиад тэр хүн тэгээд уурандаа вегануудыг зүгээр битгий манад ирээрээ гэл тэгж байгаа байхгүй тий. Тэгээд бичлэгийг тавиал энэ хүн тэр манад ирж тэр юу хуунцар хоогоо бити идэх гэж манад ирээ. Манад хуунцар хоог байхгүй шүү. Хуунцар хоогоо өөр газар очие дээрээ гэл тэгж байгаа байхгүй. Тэгээд ингэсэн байж тээ веганууд өөрснийгөө айгу гоё юм иддэг гэж бодоод идэг. Хуунцар хоог идэд яваад тийм бишүүгээ өвчсөн ч л гэдэг баахан чинкагийн нөгөө чинхай гэдэг багшийн шавнар ирээ салхаа хэлсэн. Доорны бичээд. Хэрүүл гоод. Амар төвхтэй. Яах гэж тэгдэ ер нь. Ойлгомжтой. Заавал тэгж хүний гар хөл олж хин нэг шүтэж гүйж явах хэрэгтэй шиг гэдэг. Амьдралын сан бүгүй өөрөөхөр л туулаад олж авсан туршлага ухаан чинь жинхэнэ хэрэгтэй байхгүй өөрт. Тэгэхгүй бол хин нэгэн гүрүү багш юуг дамжиж байгаа гэдэг чинь тийм ээ. Тэгэхээр Карл Юнгийн үний сэтгэл зүйн хамгийн сайхан юм л тэр. Ингээд танд өөрт чинь байгаа нөөц солилцоонуудаа өөрөө дайчлаад ингээд сураарай яваарай. Өмнөөс чинь хүн ерөөсөө асуудал шийдэж өгөхгүй шүү л гэсэн гол санаа байгаа шүү дээ. Тий. Окей. За хоёлаа өнөөдрийнхээ хичээлийг дуусгах уу? Тэгээ. За. Зав гаргаж зөмдөө орсон дүүдэд маш их баярлалаа. Анхааралтай сонссон. Сургалтанд орсож байгаа хүмүүстээ найз нартай баярлалаа. Баярлалаа. Дараагийн хичээл болтол төр баяртай. Баяртай. За.